Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Чойжсрун. Энэ хүнийг одоо ер нь юу ч гэмээр юмтэй. Уг нь улс төрч хүн гэгдээд удаж байгаа. Гэтэл сайдын суудал заларч ажиллаа бугуую талигчийн маань мөнгийг бидэнд өгөх гэлээ гэж ахмадууд маань дургуутсаж сангийн яамаар гомдол гаргаж тахилдаад байна гэж хэлээд амтны хөхнөөдийг барж байж үлээ. Бас монголчууд нөгөө сүсэг бишрэлтэй тэгээд нөгөө талигаж улсын хөгшнийхээ нэрийн өмнөөс биеийн татварыг авмааргүй нэ гэсэн саналын сангийн ам талдаа их нэлээд ахмадуудын санал их яриад байгаа учраас хүчингөө болгоё гэсэн юм санал оруулж ирсэн. Энэ татварыг авахгүй гэдэг сангийн ам дээр их яриад байгаа юм те. Бидний хувьд бол харин энэ хамтын тэтгэврийн сан чинь биднэрт өгөөжтэй нэг санал олон яриад байгаа. Гэхдээ тэгэхдээ хөөрхий барьцгүй дуудаг үнийг сайдын сэнтээд залж тэр мөртөө сангийнхаа төлхөрийг атгуулчихж гэдгээ монголчууд бид мэдсэндээ. За тэгээд түүний барьцгүй худлаа ярдгийг нотлох баримт шилээ даран араасаа хөвсөөр байгаа. Сэтгүүлчдийн өмнө ам гарч би тосон бомбынхаа лицензийг зарчихсан. Та нар минь тэр тосон бомбын хавьд очиж нэг сурвалжлаад өгөөч хэмээн гуйсныг нь ёсоор болгож сурвалжлага хийгээд иртэл гівгэн зангаа хуурган гомдон тунж миний хувь эзэмшдэг Saudgo Coltrans компанитай холбоотой гүтгэлэг тараалаа хэмээн бухаж сэтгүүлчийг удаа дараалан цагдаад өгч бодлоо. Ер нь энэ хүний толгойд эргэлдэж амаар нь гарсан үгнүүдийг эрүүл саруул улс төрч хүний үг гэхэд бэрх. Яваад сурвалжлаад өгөөч гэж гончхноод байхаар нь ёсоор нь болгон явж сурвалжлаад иртэл та нар сурвалжлаа. Хин та нарыг сурвалжлаадах гэсэн юм хэмээн гомдож цагдаа сэргийлэхээр гүн. Сарын өмнө хэлсэн үгээ эргэж буцсан таг мартах гэх мэтэр цаг үргэл хэлсэн үгэндээ ороогдож явдаг энэ хүн хэдхэн хоногийн өмнө бас нэг үг хэлж олонний айцыг дөрвөлхийн хамт элгийг нь хөшөөх шахлаа. Намын баг хурал нь хурлах үеэр MCS-ийн элдв очрыг гэр бүлээр нь хүүс тэмтэрнэ гэсэн юм байх. Харин түүнийг шооч сошиалчид өлгөж аваад сайд чойжоч нь элдв гишүүнийг алан шулан гээгүй зүгээр л цамцыг нь сөхөж гэдэс хүүс бусаж ямиг нь тэмтэрж үзэх гэсэн биш юм биш үү гэвчлэн дайжгна. Нөгөө өтөлтлөө ухаангүй босолтаа шулгүй гэх үг л энэ хүн таарад байх шиг. Улс төрч хүн тэр тусмаа чинэлэг улс төрч төрийн сайд хүн олны өмнө очиж ийм үг хэлж явдаг. Бүр болохгүй бол хэлж ярих үгийг чинь заад зөвлөдөг, ухаалаг зөвлөх авч дэрэгдээ ажиллуулаач та. Зүгээр тийм эр хүмүүсийн хоорондын зүгээр жижиг тоглоом. Хүн хүнээрээ бүхэл хүүхэд чулуугаар тоглохоо болж ухаан суусан цаг шүү дээ. Сайдын үүрэг гүйцэтгэгч Чойжсрун бугай.